Сайн байцгаана уу үзэгчдээ PPTL-ээс бэлтгэн хүргэдэг их хэл шинжилэл хэрэглээ нэвтрүүлэг маань эхлэж байна. Нэвтрүүлгийнхээ эхэнд уламжлал ёсоор үзэгчид та бүгдийнхаа монгол хэлний мэдлэгтээ хувь нэмэр оруулах зорилготойгоор бэлтгэн хүргэдэг хичээлээ болон хүргэх гэж байна. Өнөөдрийн хичээлээр үзэгчид та бүгдээ боловсрол судлалын магистр анх цэцэг багш маань хуучирсан үгийн үргэлжлэл болсон хичээлийг цуурлаар хүргэхээр болсон байгаа. Хоёр дахь одоо цуврал хичээлийг хамтдаа сонирхоо үзцгээе. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ зориулан явуулдаг манай хичээлийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлүүдээр та бүхэнд одоо үгийн хэрэглээний тухай, үгийн соёлын тухай, Монголын одоо үгийн сан хэр хумигдж, цар хүрээнд хэр багасж, залуучуудын үгийн хэрэглээ хэр хумигдж байгаа талаар та бүхэндээ бас сэтгэгдлээ хуваалцсан байгаа. За өнөөдрийн хичээлээр мөн өмнөх хичээлээ үргэлжлүүлэн бас үгийн тухай хуучирсан үгийн талаар хичээл явуулах болно. За өмнөх хичээл дээр бид нар бас хуучирсан үгийн талаар бага хэмжээний мэдлэгтэй болсон гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө үг маань хуучрахаас гадна утгын хуучрал гэж бас явагддаг байгаа. Утга нь хуучрах гэж. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол одоо жишээлх юм бол оюутан гэдэг үг байна л да. За энэ үг маань ардын хувьсгалын эхэн үед одоо эрдэм шинжилгээний ажилтнаг оюутан гэж нэрлэдэг байсан бол одоо оюутан гэж ямар хүнийг хэлдэг талаар одоо гудамжинд явж байгаа хамгийн одоо захын хүнл хэлнтэй оюутан гэж ихтэй сургууль суралцдаг. Одоо энэ суралцагчийг бол оюутан гэж хэлнэ гэж мэднэ. Тэгэхээр энэ үг маань тухайн нийгэмд хэрэглэгдэж байснаас одоо ялгараад нийгмийн хэрэгцээнээсээ болоод утгын хуучрал бол энд бол гарч ирж байгаа нь ажиглагдаж байгаа юм тийм ээ. За үгийг одоо монгол хэлний эрдэмтэд одоо эрдэмтэд болоод ер нь эртээр үеэсээ монгол хэлийг тийм ээ дотор нь зүүр цэцэн үг, хэлц үг, за нутгийн аялгауны үг гих мэтэр олон төрлөөр нь ангилж дотор нь утгаар нь бүтцээр нь үүргээр нь болвол бид бүхэнд ойлгуулж уламжлуулж ирсэн байдаг. За үүнд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хэлц үг маань бас их хуучирч байгаа. Хэлц үг, за дээрэс нь оноосон нэр, тэмдэг нэр, үйл үг, нэр үг гэх мэт одоо утгаар нь аваад үзвэл ингэж хуучрал явагдаж байгаа. За эдгээр дээр би нэг жишээ баримт хэлье гэж бодож байна. За хэлц үг үгийг бол манай Монголын ард түмэн ер нь өдөр тутамдаа бие биендээ харьцахдаа аливаа юмыг жишиж харьцуулахдаа маш их хэрэгэлдэг тийм ээ. За жишээлбэл алтан бурханд шар нэмэх арья балд майн заах гэж одоо хэлц үг байна л да. Энэ бас нэлээд дээхэн үед хувьсгалаас өмнөх үед хэрэглэгдэж байсан ийм хэлц үг байгаа. Энэ маань өнөө цагт ямар одоо утга илэрхийлж байна вэ гэхээр аавда адуу манахыг заана гэдэг одоо хэлц үг болон хувирсан байгаа. За оноосон нэрийн хувьд Улаанбаатар хотыг маань тийм ээ даа хүрээ, их хүрээ гих мэтээр одоо нэрлж байсан бол одоо бид нар Улаанбаатар хот нийслэл гэж нэрлэдэг байгаа тийм даа хүрээ гэдэг үг маань ерөнхийдөө бас хуучирсан оноосон нэрний хувьд. За нэр томьёо гэдэг маань ерөнхийдөө яг энийг хууль цаазын түвшинд тийм ээ тэдний хэрэглээнийх нь хувьд бас авч үзлээ. Жишээлбэл их хориг, цааз, бичиг, хэвтүүл гэх мэт үгүүд маань тухайн нийгэмд их хэрэглэгдэж байсан бол одоо бол төдийлөн хэрэглэгдэхгүй. Энэ талаар одооны сурч боловсрч байгаа хүүхдүүд маань ер нь бол ойлгохгүй тийм ээ ийм үг болсон баа. Жишээ нь хэвтүүл гэдэг маань одоогор бол шүний манаач гэсэн үг тийм ээ харуул гэж ойлгож байна. За тэмдэг нэр гэхээр оорцог гэж байна. Оорцог хүн гэж ярьдаг. За оорцог гэдэг маань жожиг тийм ээ хувиа ботсон, хувиа хичээсэн гэдэг утгыг илэрхийлдэг. За мөн даа хүрээ гэдгийн даа байна. Энэ нь болохоор их гэсэн утгыг илэрхийлж байгаа. Даа лам, даа хүрээ гэх мэтэр. За мөн харь хэлний тийм ээ гадаад үгүүд бас
хуучирсан тохиолдлуудыг бол бас эрдэмтэд маань гаргаж ирсэн байгаа. За энэ дээр юу гэхээр клуб гэдэг үг байна. Энэ нь юу гэсэн үг гэхээр одоо улаан болон одоогор бол сум багуудад байдаг соёлын төвийг клуб гэж хэлдэг байсан. За үйл үг гэхээр одоо ийлэх гэж үг байна. Ийлэх гэдэг маань зүхтах, хэн нэгнээс зүхтаах гэсэн утгыг илэрхийлдэг. За онтуудах гэж үг байна. Энэ маань харвах, ном сумаар харвах гэдэг утгыг илэрхийлдэг. Хуучирсан үгийг бол одоо нийгэмд бол дахин сэргээж их хэрэглэж байгаа. За хувьсгалын жилүүдэд ерөөсө хэрэгэлдэггүй байсан. Жишээлбэл бурхан, хатан, ноён, морилох, айлтгах, зоог барих, тамгын газар, мээр, шадар, сайд, түшмэл гэх мэт үгийг бол одоо энэ өнөөгийн нийгэмд бол маш их хэрэгжилж байгаа. Энийг бол бас ямар ч хүн ойлгоно, тийм ээ. За ингэж одоо шинэ утга агуулгаар баяжаад дахин сэргээгдээд хэрэглэгдэж байгаа энэ үгийг бол шинэ үг гэж үзэж болно гэж Бямсан багш бол бисцсэн байдаг. За эдгээр үгүүдийг тийм ээ ер нь улс төрийн хувьд, боловсролын байгууллагын хувьд, ангаах ухаан эрүүл мэндийн байгууллагын хувьд, улс төрийн хувьд, за хууль зүйн хувьд гэх мэтээр одоо яг хүрээгээр нь ялах юм бол бас нэлээд ариун үг бол энэ дээр гарч ирж байгаа. За энэ дээр би бас жишээ болгоод нэг хэдэн баримтыг хэлье. Жишээлх юм бол төрийн захиргааны албаны тухай хуульд албан тушаалыг одоо хэрхэн заасан байна вэ гэвэл тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, за ахлах түшмэл, дис түшмэл, туслах түшмэл гэх зэргээр бол зэрэг дивийн зэргийн ялгааг бол ингэж ялган оруулсан байдаг. За хууль зүйн нэр томьёонд баалах, говьчуур, гисгээ шийтгэх, цааргалзах гэх мэт үгүүдийг мөн бас оруулсан байгаа. За улс төрд төрийн сойрхол, түнш, хуралдай, айлдвар гэх мэт одоо олон хуучирсан үгийг ашиглан одоо шинээр хэрэглэж байна. За ерөнхийдөө ингээд албан байгууллагын хувьд тийм ээ мэрэгжлийн хувьд ингэж ялгахаас гадна зохиолууд дээр бол энэ хуучирсан үгүүд их гарч ирдэг. За зохиолуудыг бид нар бас хувьсгалын өмнөх бүтээн байгуулалтын үеих гэдэг бас олон янзаар зааглан ялгаж бас судалдаг байгаа. За жишээлбэл би эртний уран зохиол болох Монголын нут товчоо хүн болгоны мэддгээр нь энэ Монголын нут товчоог сонгож авлаа. Тэгээд ерөнхийдөө хувьсгалын өмнөх 12-оос 13 дугаар зууны үеих, за 18 дугаар зууны үеих гэх мэтээр бас 100-аар нь бас ангилж одоо үзэх юм бол бас Монголын үгийн сан, үгийн баялаг тэнд яаж хэрэглэгдэж байсныг бас анзаарч харах боломжтой байдаг. За Монголын нут товчооны үед одоо зэрэгцэн гарч ирж байсан Уваа шуунтайж, 92 заглын тууж, гүнгийн зууны алтан сургаал гэх мэт ер нь бас тэр үеийн бүхий л зохиол дээр тухайн үед хэрэглэгдэж байсан одоо үгүүдийг харж болно. За энийг одоо орчин үеийн хүүхдүүд уншихад бол төдийлөн бас ойлгохгүй. За багш нарт одоо үзүүлээд тийм ээ хичээл сургалтанд хэрэглэж болох уу? Ямар байна гэдэг ингээд сургалт явуулахад төдийлөн хүүхдүүд байтугай бид нар одоо ойлгохгүй байна гэсэн асуудлыг л тавьж байсан. За энд би нэг жишээ хэлье л да. Өгүүлбэр тийм ээ. За Тэмүүжин мэрэгдийн тогтоогоос олзолж авсан алтан бүсээ Жамуу хаандад бүслүүлж тогтоогийн эсгэл халиуныг Жамуу хаандад унуулав. Өөрөө хурдан ухаан морийг унаж гэртээ харьмуу. Намбуух суулга хэр боож тавиад өгүүлрүүн нөхөр чи их мөнгнөж яваа ажээ. Эрийн мөн нэгэн адил бий гэж одоо хэлсэн байна. Энэ нь болохоор ерөнхийдөө Чингис Жамуух хоёр 3 удаа анд бололцсон түүх нут товчон дээр өгүүлэгдэг. За энэ хэсэгт бол Жамуухтай бас анд бололцож байгаа нэгэн хэсгийг дүрслэн харуулсан байна тийм ээ. Морио солилцож байгаа хэсгийг. Тэгээд энэ дээр эсгэл халиун морь, эсгэл гэдгийг одоо бас манай уншигчид бол бас ямар морь юм болоо гэж төдийлөн мэдэхгүй тийм ээ. За нөгөөтэйгөр бас тэр намбуух суулга хэр боож тавиад гэдэг маань намбуух гэдэг үгийг бас
төдийлөн мэдэхгүй. Энийг бол яг мэрэгжлийн судлаачид уншаад бол ойлгоно. Энгийн одоо уншигч түмэн маань мэддэхгүй. Тэгэхээр намбуух гэдэг маань сав суулга тийм ээ, сав суулгаа хээр бош тавиад гэсэн утгыг илэрхийлж байгаа. Гэх мэтэр өгүүлбэрээр нь бичээд явах юм бол нуут товчооны ер нь бүхий л өгүүлбэрийг ингэж задлж та бүхэнд ойлгуулах шаардлагатай болно. Тийм учраас Монголын нуут товчоон дээр гардаг зарим яг нүдэнд харагдсан тийм ээ, сэтгэлдээ санаж байгаа зарим үгүүдийг та нарт бас хэлье гэж бодлоо. Жишээлбэл түн гэдэг үг байж гин. За энэ слайдн дээрээс харагдаж байна те. Түн гэдэг маань хар шугуй гэсэн үг байна. Ич гэдэг нь баруун тал. Ич тал гэх юм бол баруун тал гэж ойлгох нь. За үлэтгэх гэдэг маань одоо алах тийм ээ. Одоо тухайн үеийн дайн байлдаанд хэлж байсан үг байна. За үлэтгэх гэдэг маань арай зөөлрүүлсэн хэллэг ч юм уу. За нахун хөвгүн, нахун гэдэг маань эрэгтэй хүүхдийг хэлдэг юм байна. За халаагуут ихчмэн гэж бас их гардаг тийм ээ. Энэ маань халуун хайрт ихчмэн те, дотн ихчмэн, халуун хайрт гэсэн үгийг илэрхийлдэг. За төхөм гэсэн үг маань ойрхон байна тийм ээ. За булах хүн, булхаа хүн гэдэг. Энэ бол дайсан тийм ээ, санаа нийлэхгүй ийм эсрэг талын хүнийг бол булхаа хүн гэдэг юм байна. За торон минь гэдэг үг бас нуут товчон төдийгөө бас 92-ын заглын тууж, за өөр бусад тухайн үеийн зохиолуудад гардаг. Энэ нь болохоор дүү минь гэсэн утгыг илэрхийлдэг. За бусчир гэж энэ үг байна. Энэ нь итгээд замтай тийм ээ, бас муухай бодол санаатай хүнийг бол бусчир хүн гэж хэлдэг юм байна. За туурга цэрэг гэдэг маань торгон цэргийг хэлдэг. Энэ хааны их торгон цэрэг тийм ээ. За онтдох гэдэг маань сум тус газрыг хэлдэг. Одоо бай те нэг өсөндөө. За имбүүл гэж байна. Энэ имбүүл гэдэг маань жижиг гэр. За жижиг гэр, илүү гэр гих метр одоо бол хөдөө орон нутагт том гэрийнхаа гадна тийм ээ, их гэрийнхаа хажууд барьсан энэ гэрийг бол жижиг гэр, их гэр, орон нутгийн онцлогоос хамаарат бас янз янзаар хэлдэг байгаа. За гих метр бол англиад ялгаа та бүхэндээ бол толиулж болно. Энэ дараагийн дугаараар та бүхэндээ хүргэх болно. Үүгээр энэ удаагийнхаа хичээлийг өндөрлөе. За тэгэхээр үзэгчид та бүгд хичээлийнхаа болонтой хамт байлаа. Харин одоо үзэгчид та бүгдтэй алдаргавья гэсэн болон хүргэх гэж байна. Өнөөдрийн алдаргавьяны эзэн бол Чоймоо багш байгаа. Ингээд алдаргавья болондоо анхаарлаа хандуулна уу. Тэрээр 1951 онд Говьалтай аймгийн Шарга сумын нутаг, Шаргын голын хөвөөнд Шарга харган хэмээх газар төржээ. Сум орон нутагтаа дунд сургуульд сурж 1971 онд Говьалтай аймгийн төвийн 1-р 10 жилийг төгссөн байна. Бага насаа 10 дугаар ангиа төгсөх хүртлээр сургуулийн дотор байранд сууж хичээл сургууль тармагц малаа маллаж өнгөрөөжээ. Харин 1971 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангид элсэн орж 1976 онд сургуулаа төгсөөд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимд багш болсноос хойш одоо хүртэл 38 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэрээр 1980-аас 1983, 1992-оос 1995 онуудад Герман улсын Берлин хотын Гумболтын их сургуульд зочин профессороор ажиллаж байсан байна. Мөн 1989-өөс 1992 онд Монгол хэл шинжилгээний тэнхимийн эрхлэгчээр, 1996-аас 2000 онд их бичиг алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Монгол бичиг түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчооны судлал зэрэг хичээлийг оллон заадаг юм. Мөн Герман, Орос, Япон, Хятад, Солонгос, Польш, Чех, Унгар, Франц, Финлянд, Америк зэрэг
улсын оюутнууд болоод аспирантур, мэргэжил дэвшлүүлэгч нарт орчин цагийн монгол хэл, сонгодог монгол бичиг, сурвалж судлал зэрэг хичээлийг зааж гадаадын монгол судлаачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, мөн дэлхийн монголч эрдэмтэд болоод монгол судлалын төвүүдтэй өөрийн судалгааны чиглэлээр хамтран ажилласаар ирсэн юм. Эрдэм шинжилгээний бүтээлийн тухайд нэг сэдвт бүтээл, ном товхимол, сурах бичиг, гарын авлага 50 гаруй үг, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруй үг хэвлүүлэн олон улсын болоод дотоодын 44 хуралд эрдэм шинжилгээний илтгэл хилэлцүүлж, судалгааны хэлбэршүүлсэн болоод заах аргын өгүүлэл 40 гаруйг нийтлүүлэн 70 орчим номыг хянан тохиолдуулжээ. Түүний бүтээлүүд нь бүгд найрамдах Хятад улс, Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Польш, Япон зэрэг оронд хэвлэгдэж, монгол бичгийн хичээлийн бичлэг нь гадаадын ихтэй сургуулиудын сургалтанд ашиглагдаж байгаа юм. Түүний алдар гавьяа болоод цол хэрэг юм. Тэрээр 1996 онд дэд профессор цол хүртсэн юм. 2003 онд Монголын нууц товчон, Лувсан данзны алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа бүтээлээрээ хэл бичгийн ухааны докторийн зэрэг. 2004 онд Монгол Түүхэн сурвалжийн их бичгийн судалгаа сэдвээр хэл шинжилгээний ухааны шинжлэх ухааны докторийн зэргийг хамгаалжээ. 1992 онд ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг. 1997 онд соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг. 1998 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2002 онд гавьяат багш цол. 2004 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурах бичгийн үргэлжлэл, мөн хаадын үндсэн хураангүй алтан товч их бичгийн судалгаа болоод судалгааны оршил, галиг, үгийн хэлхээ, их текст бүтээлүүд нь Монгол улсын төрийн шагнал хүртээсэн байна. Тэрээр 1998 оноос хойш одоо хүртэл профессор, тэргүүлэх профессорын зэрэглэлд ажиллаж байгаа хэл шинжилгээний эрдэмтнүүдийн нэг юм. Үзэгчид та бүгд өнгөц сая алдар гавьяа гэсэн болонтойгоо хамт байсан бол харин одоо үзэгчидтэй сурвалжлагын болонгаа хүргэх гэж байна. Өнөөдрийн сурвалжлагын болонгаараа үзэгчид та бүгдтэй монгол бичгийн хэрэглээ болоод мөн монгол бичиг босоо бичгээр орон даяар гардаг ганцхан хэвлэл болох хүмүүн бичгийн талаарх бас хүмүүн бичиг сонины талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн ингээд сурвалжлагын болонгаа хамтаа сонирхож үзье. За Монгол улсад үндэсний их монгол бичгээр гардаг сарын ганц сонин байдаг. Энэ бол хүмүүн бичиг гэсэн нэртэй сонин. Манай уншигчид ард түмэн маань бас мэдэх байх. Яагаад тэгэхээр манай сонин бол 22 жил болж байгаа сонин учраас хүмүүс сайн мэддэг. 21 аймагт захиалагчтай. Тэр мэдээллийн Монцом агентлагийн харьяаны ийм хэвлэл байгаа. За хүмүүн бичиг сонины гол онцлог гэх юм бол монгол бичгээ олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сургах, за хэрэглэх юм орчин бүрдүүлэх тэр засгийн бодлогыг одоо ажил хэрэг болгоход гол үүрэг гүйцэтгэж байгаа ийм онцлогтой хэвлэл юм аа. За захиалагчдын хүрээ гэх юм бол ерөнхий боловсролын сургуулийн 7-оос 9-р ангид одоо монгол бичиг үздэг. За монгол бичгээ яг үзэж байгаа хүүхдүүд л ихэнх захиалдаг л да. Бараг нэг 70-80% нь бол дунд сургуулийн хүүхдүүд уншдаг юм хэвлэл юм аа. За үлдсэн 20% нь бол яг ихтэй сургуулийн оюутан, монгол хэл бичгийн мэргэжлийн багш нар. За мөн унган бичгтээ өндөр настан хамдууд маань бас манай сониныг байнга уншдаг юм хэвлэл юм аа. За манай сониныг бас зөвхөн хүүхдүүд уншихаас гадна одоо бид нар энэ 2012 онд
сонирхоо 20 жилийн ойг тэмдэглээд энэ 20 жилийн ойгоос хойш дараагийн 10 жилийнхаа ерөнхий төлөвлөгөөг бол гаргаад ажиллаж байгаа. Энд бол ямар зорилт тавьж яах вэ гэхээр зөвхөн одоо хүүхдүүд төдийгүй ер нь Монгол айл өргөхийн гишүүн хэн ч гэсэн аваад уншихад ер нь боломжтой гэр бүлээрээ уншдаг юм хэвлэл байх зорилго тавьж байгаа. Тийм учраас манай сонирн бол зөвхөн одоо хүүхдийн хэвлэл гэж бол ойлгож болохгүй. Тэр засгаас одоо 7 хоног тутам гаргаж байгаа гол шийдвэрүүд, эх орны болон дэлхийн үйл амьдралын мэдээнүүд. За тэгээд Монгол бичгийн сурах улам бүр нарийн судлахад зориулсан булангууд байна. Жишээлбэл хичээнгүй бичгийн булан, татлаган бичгийн булан, за барын булан гэж байна. За энэ жилээс бол бид нар бас ихмэл бичгийн буланг байн гаргадаг болж байна. Ингээд манай сонирныг уншиж байгаа хүмүүс бол ер нь Монгол бичгийн үүх түүх судалгаа, за тэгэхээр Монгол бичгийн бүх талаас нь сурч судлах энэ бүх мэдээллийг бол авах боломжтой юм хэвлэл байдаг юм аа. За яг хэрэглэх юм бол хүмүүс бол мэднэ л дээ. Ер нь Монгол бичгээ яг албан ёсоор орон даяар хэрэглэх юм шийдвэр бол гараагүй байна. Бид нар бол Монгол бичгээр сонин гаргадаг энэ Монгол бичгийн дэмждэг олон нийтийн бичиг болгохын төлөө олон жил бас ярьж хөөцөлж явдаг хувьд одоо төрийн бичиг болгох тэр цаг хугацааг л хурдан тоолж гаргах хэрэгтэй гэсэн л гол асуудлыг л бид нар олон жил төвшүүлж тэр зэгтээ хандж байгаа. Энэ яагаад гэж юм гэхээр одоо өнөөдөр зах зээлийн нөхцөлд бид амьдрахдаа Монгол бичгийг ямар утгаар сурч судлах вэ гэхээр за нэгдүгээрт бол Монгол хүн учраас одоо эзэн Чингис хааны өрс сад гэдэг учраас Монгол бичгийг сурах хэрэгтэй. Энэ бол Монгол хүн гэдэг утгаараа сурах хэрэгтэй гэж хэлдэг л. Энэ бол бас зах зээлийн зарим онцлогтой бол бас тохирохгүй байна л. Зөвхөн Монгол хүн учраас Монгол бичиг сурна гэдэг бол өнөөдөр зарим талаар нийгэмтэйгээ бас зохицохгүй байна. Ухаанда ямар нийгэм вэ гэхээр бидний өнөөдрийн амьдарч байгаа нийгэм бол зах зээлийн харилцаа, зах зээлийн тэр эрэлт нийлүүлэлтийн хуулиар зохицуулагдж идэг юм нийгэм юм л да. Тэгэхээр нийгэмд бол Монгол бичгийг сайн хөгжүүлэхийн тулд тэр эрэлтийг бий болгохын тулд бол албан ёсоор орон даяар хэрэглэх тэр шийдвэрийн гаргадаг гэх юм бол аяндаа хүмүүс ингээд Монгол бичигт хандах хандлага нь өөр болно. Сэрж эхэлнэ. За энэ ч одоо 2018 оноос эхлээд бүх сони хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл одоо төрийн бүх албан бичиг баримт бол Монгол бичгээр ингээд хөтэлдэг болох нэ гэдэг ингээд өнөөдрөөс дохиог нөгчих юм бол хүмүүс хүссэн ч хүсээгүй сурж эхэлнэ. За боловсролын яам засгийн газар төрийн төсвийн энэ ачаал бол их буурна шүү дээ. Монгол бичиг зарцуулж байгаа үр ашиггүй ямар үр дүнд хүрээд байгааг нь мэддэхгүй байгаа энэ хөрөнгө мөнгө бол буурна. Ягаад тэгэхээр хүмүүс бол өөрийнхөө эрэлтээр өөрийнхөө мөнгөөр Монгол бичгээ сурна. За энэ жам зүй ёсонд л оруулаад өгөөч гэж бид нар шаардад олон удаа саналаа ингэж тавьж байгаа юм л да. PPTL-ээс бэлтгэн хүргэдэг их хэл шинжилэл хэрэглээ нэвтрүүлэг маань үргэлжлэн хөрч байна. Харин одоо үзэгчдэд эргэцүүлэн болон маань хүрэхэд бэлэн болсон байна. Эргэцүүлэн болонгаараа мэдээж үзэгчид та бүгдтэйгээ сурвалжлын болонгаараа Монгол бичгийн талаарх бас зүйлсийг ярьсан учраас Монгол бичгтэй холбоотойгоор Монгол бичгийн төвх соёл маань хэрхэн алдагдаж байгаа талаарх эргэцүүлэг бэлтгэсэн байгаа. Ингээд эргэцүүлэн болондоо анхаарлаа хандуулна. Монгол ухаан, монгол хэл, монгол бичиг. Хүннүү хийгээд эртний бүхий л улс өөрийн гисэн бичиг үсгийг хэрэглэж байжээ.
Монгол бичгийг хэрэглэж эхэлсэн цаг хугацааны хувьд маргаантай байдаг. Нэг хэсэг нь монголчууд 12 дугаар зуунд кидан үсгийг хэрэглэж байсан, харин 13 дугаар зуунд уйгураас монгол бичгийг авсан. Тиймээс монгол бичгийн хилцүү нь баруун Монголын аялалд ойрхон байдаг гэдэг. Харин нөгөө хэсэг нь Чингисийн чулууны бичгийн хилцүүг судлаад ийм бичгийн соёл бүрэлдэх хугацааг тооцсон. Уйгур, Монгол хоёр нэгэн зэрэг согдоос бичиг авсан гэж нотолдог. Тухайн үед тархай бутархай байсан Монгол аймагуд заавал нийтээрээ нэг бичиг үсэг хэрэгэлдэг байсан гэж нотлох аргагүй юм. Бүгд дор бүрээ тус тусын шашинтай байсны адил өөрөөр бичиг хэрэгэлдэг байсан байж болох юм. Чингис хаан Монгол бичгийг бүхий даяар хэрэглэх зарлиг гаргасан нь дор бүрнээ хаяа мансан шүтлэг. Бичиг үсэгтэй байсан ханилгуудыг бичиг соёлын хувьд нэгтгэн оюун санааны хувьд нэгтгэж нэг үндэстэн болгон төлөвшүүлж чадсан гэж үздэг. Эзлэгдсэн ард түмнийг сэтгэхүй, хэл, бичиг гэсэн шатаар нэгтгэх бодлогыг Хувлайн хаан бас л дөрвөлжин үсгээрээ хийсэн байдаг. Хэрв эндүрээгүй бол ийм санаа тухайн үеийн Монголын хуульд байдаг бөгөөд дөрвөлжин үсэг өөрөө Юан гүрний бүрэлдэхүүнд байсан бүх үндэсний хэлэнд таарч байсан баримтж байдаг. Гэвч энэ космополит санаа хэрэгжсэнгүй. Эзэнт гүрэн задарсны дараа дахин монгол бичиг сэргэжээ. Монгол бичгийг халах дараагийн оролдлогыг ойрд Зайбандад Намхажанц бэр тод үсгийг зохиосон явдал гэж үздэг байна. Тэрээр монгол бичгийг нэг дүрсээр тэмдэглэдэг ойролцоо дуудлагатай үсгийг ялгаж мөн урт эгшигтэй болгож өгсөн нь хэл бичиг хоёрыг ойртуулах гэсэн кирилл үсэгтэй адил үүрэг гүйцэтгэх ёстой байлаа. Гэвч тод үсэг тухайн үеийн дайн самуунаас болоод өргөн тархаж чадаагүй билээ. Энэ үед монгол бичигт үндэслэн бас нэг үсгийг Манжчин улсыг үндэслэгч Нурханч Баатарын зарилгаар зохиосон нь Манж бичиг юм. Манж нар Хятадыг эзэлсэн хэрнээ Монголоос яагаад бичиг авах болсон нь сонирхолтой байдаг. Монгол бичиг ханз үсгийг бодоход илүү дэвшилтэт хэлбэр байдаг. Мөн сэтгэхүй, хэл, бичгийн зарчмыг уялдуулан бодвол манж нар харь угсаатан Хятадаас үндэснийхээ соёлыг хамгаалахдаа гарвал нэгт хэл ойролцоо Монголоо түшсэн хэрэг болов. Яг ийм зарчмыг удирдлага болгон өндөр гэгэн Занозар манжлууга нэг үсгийг бичигтэй байхыг үл хүсэн соён бүсгийг зохиосон байдаг. Энэ утгаараа соён бүсэг одоо болтол тусгаар тогтнолын бэлэгдэл болсоор байгаа юм. Гэтэл соён бүсэг өөрөө энэтхэг гарвалтай тул шарын шашин Монголд дэлгэрэх үүдийг нээж өгсөн гэж үздэг юм. Кирилл үсгээр коммунист интернационализмыг экспортлсон шиг соён бүсэг шарын шашныг импортлсон байна. Халахыг манжид дагаар орсны дараа соён бүсгийн хэрэглээ багасч монгол бичиг дахин сэргэж чадсан. Үүнээс хойш 1930-аад онд латин үсэг, 1940-аад онд кирилл үсгийн довтолгоо эхэлсэн юм. Үр дүнд нь өмнө бүлэгт өгүүлснээр аажмаар мөхөх замд орсон байдаг. Ерөн бол 1911 онд Богд хаант Монгол улсын тамганд наран гэрэлт Түмэн наст Богд Жавцан дам хааны тамга бич Монгол дөрвөлжин соён бүсгийг зэрэгцүүлсэн сэлсэн байхыг үзэхэд 1930-аад оноос өмнө альва бичиг үсгийг хайж устгах нь гэсэн ойлголт байгаагүй бололтой. Гэтэл сүүлийн 60 жилийн туршид бид чинь Монгол бичиг соёлын бүх түүхэнд цэг тавьчихад юу ч байхгүй юмн дээр шинэ юм барих гэж явлаа. Ийхүү Монгол бичиг соёлын түүхийг авч үзвэл Монгол бичгийг үе үе хөндлөнгийн соёлоор өгүүлсэгдэгч дахин боловсрон гарч ирдэг зөв тогтол байгаа юм. Үүнд хөгжлийн тухай өгүүлсэглийн хууль маш өрмөцөөр илэрч байна. Энэ зүй тогтлыг үнэн гэвэл Монгол бичиг сэргэх цагт нэгэнд болсон юм байна. Хэрвээ бид ийхүү Монгол бичгээ сэргээхгүй юм бол оюуныхаа хөгжлийн холбоог өөрөө таслах сармагчин болж хувирах нэ. За тэгэхээр үзэгчид та бүгд маань эрхцүүлэн болонгаа хүлээн авч үзлээ. Өнөөдрийн эрхцүүлэн болонгаар эхэл шинжилэл хэрэглээ нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ их соёлоо хайрлан хамгаалцгаая.